Тэгэхээр ерөөсөө яг үүндээ бол инновацийн инновац гэдэг үг мэдэхгүй хүн бараг байхгүй болчихлоо шүү дээ одоо тий. Тэгэхээр яг энэ үг нутагшин гэдэг бас байдгийн байна гэж ингэж бодож байна. Хоёрдугаарт нь хэм бол бид нар бол яг шинжилгээ ухааны салбарт хэрэгжиж байгаа инновацийн төслийг яг санхүүжүүлсэн байна. 184 төсөлд 15.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн байна. Тэгэхээр одоо яг энэ 184 төслөөс одоо ингээд 105 гаруй бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн гарсан байна. За өнөөдөр бол энэ онл практикийн баг хурал дээр инновацийн төслийг хэрэгжилт ямар байна, хичнээн төсөл явж байна. Төрийн худалдаа авалтаар ямар төсөл арга хэмжээнүүд дэмжигдэв те ямар алхмууд хийгдэж байна гэдэг талаар бол нэлээд дэлгэрэнгүй бас танилцууллаа. Тэгэхээр зэрэг яг одоо манай төрийн байгууллагууд бол ялангуяа инновацийг маш сайн дэмжиж байна. Ялангуяа одоо их хурал дээр сая байнгын хороо тогтоол гаргачлаа. Их хурлын гишүүд инновацийн лобби бүлэг гэдээ байгуулчлаа. Энэ лобби бүлгүүд бол маш эрчимтэй ажиллаж байна. Дээрээс нь байнгын хороо, боловсрол сошиалын тухайн нийгмийн байгуулалтын байнгын хороо бол маш сайн ажиллаж байна. За энэ ажлын хүрээнд бол бид нар энэ инновацийн хуулийг бид нар хэрэгжүүлэх ёстой. Байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. Энэ ажлын хүрээнд бол бид нар нэлээд одоо энэ төрийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. За нэгдүгээр асуудал юу гэхээр зэрэг бид нар эрүүл мэндийн яамны сайд бол тушаал гаргасан. Яг энэ эрүүл мэндийн чиглэлээр анагаахын чиглэлээр хийгдсэн инновацийн бүтээгдэхүүнүүдийг төрийн худалдаа авалтанд оруулцуулъя гэдэг чагсаалтыг гаргаад ингээд 16 бүтээгдэхүүн ороод ингээд манай Эрдэнэтийн бүтээл бол эрүүл мэндийн яамны сайд өөрөө одоо анхны санаачлалыг гаргалаа. За технологи дамжуулалт хийгдэх чинь мал эмнэлгийн хүрээлэн биокомбинатын хооронд технологи дамжуулалт хийгдэх чинь. За ургамал хамгааллын хүрээлэнгийн манай Эрдэнэтний хортон шавжийн одоо энэ оюуны өмчтэй бүтээгдэхүүн бол төрийн худалдаа авалтанд оролцож одоо ингээ гэрээгээ байгуулах хэмжээнд одоо хүрэх гэж байна. За онцгой байдлын ерөнхий газрын төрийн тусгай хамгаалалттай энэ тусгай газрууд бол бас энэ Эрдэнэтийн хийсэн нордгүй арьсаар хийсэн гутал мөн одоо бүс зэрэг бол одоо туршиж үзье. Усын нөөцөд оруулах ямар боломж байна? Мал эмнэлгийн хүрээлэнгийнхний мал аж ахуйн хүрээлэнгийн хийсэн энэ долооц те мал аж ахуйн хүрээлэнгийн Эрдэнэтийн хийсэн одоо малын тэжээлүүд, мал эмнэлгийн хүрээлэнгийн одоо Эрдэнэтийн хийсэн малын энэ өвчний янз бүрийн бэлтгэлүүд те энэ бүгдийг одоо усын нөөцөнд оруулах ямар боломж байна гэдэг ажлын хэсэг гараад ингээд ажиллаж байна гэдэг бол өнөөдөр инновац бол практик хэрэглээнд очих гэж байна. Эдийн засгийн эргэлтэнд орох гэж байна гэдэг энэ эхлэл тавигдж байгаа учраас бид нар бол энэ ажлыг өшөө одоо эрчимтэй явуулна гэж ингээд төлөвлөд байж байна. Тэгэхээр яг бэлэн бүтээгдэхүүнүүдийг бид нар ингээд энд одоо энэ хурлын үйл ажиллагаанд үзэсгэлэн гаргасан байгаа. Энэ үзэсгэлэн дээр бол бэлэн бүтээгдэхүүн тавигдсан байгаа. Тэгээ яг 105 гаруй бэлэн бүтээгдэхүүнүүд байна. Мэдээж хэрэг одоо ганц тулгамж байгаа асуудал юу гэхээр зэрэг одоо манай энэ Эрдэнэтийн хийсэн инновацийн бүтээл бол одоо масс үеийн үйлдвэрлэл хийхэд бол болоогүй байна. Одоогийн байдлаар лабораторийн төвшөнд, гарааны компани төвшөнд хийгдэж байгаа учраас одоо энэний л төр засгаас дэмжиж төрийн худалдаа авалтаар дэмжиж бизнесийн одоо том байгууллагууд нь технологиг аваад тийм ээ лицензийн гэрээгээд оюуны өмчтөр нь одоо оюуны өмчийг үнэлээд тийм лицензийн гэрээ хийгээд ингээд технологи дамжуулалт хийгдээд ингээд явах юм бол өнөөдөр энэ инновацийн бүтээгдэхүүнүүд бол бойжхад бол маш одоо амархан байна гэж ингэж харж байгаа. Гадаадаас том одоо энэ бизнесийн байгууллагууд бол гаднаас технологи авахгүйгээр Эрдэнэтийн бүтээлийг аваач гэдгийг би одоо бүр төлхөө хэлмээр санаж байгаа. Энэс энэ дээр бол төрийн зүгээс одоо дэмжлэг хэрэгтэй байгаа, төрийн зүгээс бодлого хэрэгтэй байгаа. Одоо тэгээ төр захиалах хэрэгтэй байхгүй юу? Ийм асуудлыг шийдэхэд ийм технологи гаргаад ирээч гэдэг төр захиалаад тэрийг Эрдэнэтэд нь хийгээд Эрдэнэтийн хийсэн ямиг эмнэлэг нь аваад эмнэлэг нь хүн ардтай хэрэглээд хүмүүс нь эрүүл болох хэрэгтэй. Тэрнээс биш гаднаас авсан бэлэн ямиг худалдаж аваад болохгүй Монгол хүний физиолог өөрөө иж болно шүү дээ, тийм ээ? Би Эрдэнэтэн эмч хүн биш л дээ. Гэхдээ Эрдэнэтэн хүн би. Тэгэхээр зэрэг одоо тэгж болдсон байна. Яа гэвэл би цаг засаг сайдыг одоо эрүүл мэндийн сайдыг бол би энэ ажлыг эхлүүлж байна гэж ингэж бодож байгаа. Жишээлх юм бол одоо хотоодыг дурамтгахтай хеликобактер нь хамт дураадаг одоо онцлоор хийчихэд байна. Тэгвэл энэ онцлоорыг өнөөдөр энэ төрийн эмнэлгүүд бүгд авах хэрэгтэй шүү дээ. Авчвал энэ бол ингээд инновац эдийн засгийн эргэлтэнд орж байгаа байдал. Эргээд энэ Монгол хүнийхээ эрүүл мэндэд хэрэгтэй шүү дээ. Монгол хүний ходоодны өвчл маш их байна. Ходоодны хор тавдар их байна. Илэгний өвчлөл ходоодны хор тавдар хоёроороо ер нь дэлхийд нэлээд дээгүүр ордог гэсэн манайх судалгаагаар байдсан билээ. Тийм учраас энэ одоо анагаахын чиглэлийн Эрдэнэтийн хийсэн юмыг түгээн дэлгэрүүлчмээр байна, авчмаар байна. Хоёрдугаарт нь гэх юм бол энэ мэдээллийн технологиор одоо тий одоо ингээл Facebook, сошиалаар ингээл одоо янз бүрийн мэдээлэлүүд явж штэ. Тэгтэл яагаад Эрдэнэтийн бүтээл сошиалаар явахгүй?
ийм эрдэмтэн ийм хийчихжээ. Манайхаа энийг нэг аваад үзүүл яасан юм бэ гэдэг юм яад хэлэхгүй. Манай эрдэмтэд одоо шархны доос, давирхааны доос, үсний доос, нүүр гуйжуулагч те шилмүс бааны хаанд бүгдийг хийчихэд байна шүү дээ. Тэгвэл яад гаднаас ирсэн гадны бэлтгэлүүдээр охид хөөхнүүд маань нүүрнийхээ арсыг гуйжуулаад гаднаас ирсэн бэлтгэлээр гоо сахны салуунууд маань хүмүүст үйлчлэгээ үзүүлээд байгаа. Тийм ээ? Яад өсчийн салбарууд эрдэмтдээс өсний засаг авч болохгүй гэж. Тэгэхээр энэ бол одоо бүх хүнээсийн одоо итэг санаачлах хэрэгтэй л гэж ингэж бодож байгаа. Энийг бол хийж болно. Бүх салбарт хөгжих боломжтой. Энд бол хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Ганцхан төрийн зүгээс биш шүү дээ. Монгол хүний өөрийнх нь сэтгэлгээ авах хэрэгтэй бас. Монгол хүн бол Монгол бүтээгдэхүүнэл хэрэглэе гэдэг, Монгол үйлдвэрлэл гэдэг имийг сэргэлэн сайд одоо хүн сүдэн аж ахуйн яамны сайд Монгол үйлдвэрлэл гэдэг төрийн худалдаа авалтаар дэмжигээд одоо эрдэмтэйгээ бүтээлийг тэр каталогонд бид нар оруулсан шинжлэх ухааны технологийн сан. Тэгэхээр зэрэг манай эрдэмтдийн бүтээлийг төрийн худалдаа авалтанд оруулж болно. Эрдэмтдээ захиалга өгч одоо утааг бууруулах гэдэг даалгавар өгсөн шигэ дараачихын даалгаврыг өгөөч л гэдгийг хэлмээр. Тэгвэл эрдэмтэн хүн даалгавартай юм л хиймээр шүү дээ. Улсын захиалгатай юм тий. Тэрнээс биш хэн дуртай эрдэмтэн дуртай ажиллаа хийх биш. Улсын захиалгатай. Малаа өвчнгөө болгоё. Агаараа бохирдлгүй болгоё тий. Хөрсөн цэвэрхэн болъё. Өвчнгөө малын мах хэдий тий. Янз бүрийн алдарт өвчнгөө тэгээд цэвэр агаараар амьсгалъя, цэвэр ус ууцгаая тий. Тэгэхээр энэ бол бүх хүний амьдралд ганцхан эрдэмтэн хүний амьдрал шүү дээ. Монгол амьдарч байгаа бүх хүмүүс л энэгээр идэж ууж хэрглэж агаар амьсгалж байгаа учраас бүх хүмүүс энэ дээр анхаарлаа хандуулж бүгдээрээ итгэх санаачлаа ажиж дэлхийд хаана хамгийн том нээлттэй тэрийг л олж ирцгиймэр шүү дээ. Тий?